За сайн байцгаана. Өнөөдрийн хичээл маань таримлыг ургуулах технологийн үндсүүд гэдэг хичээл байна. За өнөөдрийн хичээлийн зорилго нь хөдөө аж ахуйн таримлыг тарих тохиромжтой хугацаа, үрийн ноором, тарих гүн, ургалтын үеийн арчилгаа боловсруулалт хураах технологи арга барилын талаар. За ингэхдээ бүгдээрээ үрийг ер нь тарилтанд хэрхэн бэлтгэх ёстой, таримлыг тарих хугацааг яаж сонгодгийг, тарих үрийн нормыг сонгох, тарих гүнийг сонгох, ургалтын үеийн арчилгаа, заавал таримлыг хураах байна гэж авчирсан. За хүнсний нөөцийг бий болгох, харивжуулах асуудал нь хүндрэлтний хөгжилтэй бол зайлшгүй холбоотой. За газар тариалангийн үйлдвэрлэлд эрчимсэн технологиг одоо зохисоор нэвтрүүлж чадваас гагийн ургацыг одоо 40 хүртэл хувь бууруулах боломжтой гэж ерөнхийдөө үздэг. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид нар зөв технологиор, зөв хугацаанд, зөв нормоор, зөв гүнд, зөв аргаар тариалсан тохиолдолд ургац бүр 40% хүртэл нэвтрүүлэх боломжтой гэж үздэг байна. За манай орны тариалангийн талбайд бол зовлон, буудай, арвай, хошуу буудай, төмс, шар манжин, шарлаван зэрэг таримлуудыг бол ерөнхийдөө заавалдаг. За үрийг тарилтанд бэлтгэхдээ бид нар хамгийн түрүүлж анхаарах ёстой зүйл бол үрийн цэвэршилт, соёолт гэдэг зүйл байгаа. За тэгэхээр энийг лабораторийн соёолттой үрийн лабораторийн соёолтыг үзээд үүнийхээ дараа нөгөө цэвэршил соёолт сайтай аж ахуйн хэрэгцээ чанар өндөртэй үрээ бид нар тарихын тулд үрийг ариутгах хэрэгтэй. За үрийг өдөгчүүлэх, өдөөх гэдэг маань бас мөн үрийг ургах эрчмийг нэмэгдүүлэх бас нэг хэлбэр байдаг. За үр гэж ер нь юу вэ гэдэг тэгэхээр та бүхэн. За үр гэдэг нь тухайн сортын удамшлын мэдээллийг хадгалсан, цаашид өсөж үржих боломжтой ургал эрхтэн, навч, суулгац гэх мэт бүх зүйлийг бол үр гэж нэрлэдэг. За үр маань халис, эндосперм, хөврөл гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. За үр хөврөл дотор удамшлын мэдээллийн ген агуулгадчихдаг. За энэ эндосперм бол үрийг тэжээгч эд нөөцлөдөг. Халис бол хамгаалах үүрэгтэй гэж үздэг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө 3% нь эндосперм, 83% нь тэжээгчид, үндсэн 14% нь халис эдэг гэж ойлгох юм байна. За бүрхүүлээд нь бол гадны өөрчлөлтөөс одоо нөгөө хамгаалах гадна бүрхүүлж болдог тийм морфологийн өөрчлөлтөнд орж морфологийн өөрчлөлтөнд орж үр жимсний хайс буюу перикраф үүсгдэг байна. За тэгэхээр үр гэж би өмнө сая эхний слайд дээр хэлсэнтэй тухайн сортын удамшлын шин чанарыг хадгалсан үржих чадвартай үр суулгаас тарцыг хилнэ гэж үр судлалын шинжилгээ ухаанд үздэг. Тэгвэл энэ сорт гэж юу хэлээд байгаа юм бэ гэдэг нь сорт гэдэг нь селекцийн аргаар бий болгосон аж ахуй биологи удамшил хэлбэр зүйн доктортой шинж тэмдгүүдийг агуулсан нэг гарт өсөлттэй бүлэг ургамлыг хэлнэ. За тэгвэл ямар үрийг ер нь ард хүмүүс сайн гэж нэрлэдэг гэдэг юм бэ? Тийм ээ. За супер элит. За энэ нь болохоор нөгөө үржүүлгийн жилүүдээс гарсан үр элит, репродукцийн үр. За репродукцийн үр гэдэг нь нөгөө эдгээр үрнүүд маань ерөнхийдөө энэ супер элит, репродукц үрнүүд маань цэвэршил дээрээ категори ангиараа бусад үрнээс илүү бусад одоо тал мэтэрээ. За тэгвэл бид нар үрийн чанарыг ямар үзүүлэлтээр тодорхойлж болох вэ? Мэдээж бид нар хамгийн түрүүлж үр тарьж байгаа юм чинь чанартай үр тариалах хэрэгтэй. За тэгвэл энэ чанартай үрийг бид нар юугаар тодорхойлж гэдэг тэгэхээр үрийн чанарыг тодорхойлдог хамгийн чухал үзүүлэлт бол соёлт, ургах чадвар гэж байна. За дараагийн нэг үзүүлэлт цэвэршилт буюу хог холц. Ямар нэгэн тархиж байгаа үр чинь зөвхөн тухайн сортынхоо үрийг л хадгалсан байх хэрэгтэй болохоос биш одоо гадны ямар нэгэн хог ургамал өөр таримлын үргүй байх. За дараагийн бас нэг тохиромж чухал зүйл бол чиг байдаг. За үрийн чанар түүний соёлолт, цэвэршилт, соёлолт, ургах хүч, ариутгал эдгээрийн нэгдсэн үзүүлэлтийг бол аж ахуйн хэрэгцээ чанар гээд хийчээ гэж тодорхойлно. Аж ахуйн хэрэгцээ чанарыг цэвэршилтийг үрждэг нь соёлт хуваахан 100 гэсэн томьёогоор алдаг. За та бүхэн маань хичээлийнхаа гол юмыг бичиж авахаас гадна энэ томьёог маш сайн чийжлэх хэрэгтэй. За жишээ нь бидний жишээн дээр 96%, цэвэршилттэй 98%, соёлттой үрийг аж ахуйн хэрэгцээ чанарыг тарихад би 94%-ийн л ургац авах магадaltaй байна. За үлдсэн 6% нь бол ямар нэгэн байдлаар ургахгүй шууд 100% авч чадахгүй байна гэдэг ингэж энэ зүйлийг бол аж ахуйн хэрэгцээ чанар гэдэг байна. За тэгвэл тариалах үрийн зүйлд үндсэн таримлын сортын гэмтэлхэн үрийн эзлэх хичээнг цэвэршилт гэж нэрлэдэг. За ингээд ихэнх урд тарианы ургамлын үрийн цэвэршилт 97% байна. Энэ бол 3 дугаар ангийн үрэнд. За хог ургамлын үрийн тоо 1 кг тутам 100 кг-аас доошгүй байх.
дээшгүй байна гэсэн цөөн байна. Одоо 100-аас за тэгвэл соёолт гэдэг маань юу юм бэ гэдэг байгаа. Тэгэхээр ургах эрчим, ургах хүчийн урьдчилсан лабораторийн төгсөлтөд тодорхойлж хувиар илэрхийлдэг өрийн биологийн чухал үзүүлэлтийг бол соёлтг нь соёлтыг 90%-аас дээш соёлттой үрийг бол тариалахыг зөвшөөрдөг. За энэ бол 3 дугаар ангийн үр бахна. За өрийн соёлтыг хээрийн болон лабораторийн соёлоор ангилдаг бахны. За одоо жишээ нь бид нэр аливаа нэгэн ургамлын үр тарлаа. Үрнээс эндоспермийн буюу хөвөрлийн үндэс ийшээ гарна. Хөвөрлийн үндэс гэж дахиа гараад дээшээ энд хөвөрлийн үндэс бий болсноор ингэж дээшээ соёо гарч ирнэ. За ингээ үндэс томроод ирэхин хэрэгээр соёо дээшээ өгсөд ингэж ургамал маань ингэж бахны. За тэгвэл лабораторийн соёлт гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө лабораторийн нөхцөлд ургамлын ургах эрчмийг тодорхойлох үзэгдлийг лабораторийн соёлт гэж нэрлэж байгаа. За лабораторийн соёлтыг бол хураалтаас хойш нэг 5-аас 6 сарын дараа бол үзэх нь илүү тохиромжтой. Ингэхгүй болохоор тухайн үр маань хураангууд дараа 50 байдал гэдэг зүйлээс шилжчихдэг учраас үр маань ерөөсөө ургах боломжгүй болно гэж байна. За тэгээд соёлтонд гол үзүүлэлт бол ус байдаг. Тэгээд усны хэмжээ бол үрийнхээ найрлагаас илэрхийдээ хамаарна. За лабораторийн соёлтыг тавихтаа энэ термостат буюу үр соёл болох шүүхийг нь за энэ дээр бол ингээд ерөнхийдөө бол нөгөө дулааны тохируулаад тухайн тармилын үр хідэн хэмд урах юм бэ гэдгийг тохируулцдаг. За лабораторийн соёлтыг одоо энэ Питерийн шашг буюу энэ шилэн аяганд тавьж болно. За энэ үр соёл болох савнуудад бас ерөнхийдөө тавих боломж. Одоо ингээ 3 хоноод ингээд энэ цагаан соёо үүссэн энэ дээр харагдаж штеп. Энэ цагаан соёо үүссэн ургамал хэд вэ гэдгийг 3 хоногт тоолно гэсэн. За нөгөө 100 урнаас чинь эхний давтал дээр цагаан соёо 60 та байлаа. За 7 хоногийн дараа энэ ногоон соёо болж үүсээд ингэж дээшээ ургасан хэд вэ гэдгийг тооцно. За нэгтийн дагуу ургах эрчмийг 3 хоногт ургасан 7 хоног соёлсон ургамлыг тоогоод цаацаад 100 уур тарьснаас би 90% та соёлсон бол 90% соёлттой гэдэг ингээд давталтуудынхаа доносчоор энэ хүснэгтийн дагуу ерөнхийдөө ол соёлтыг би тооцдгоо. Юу гэвэл ингээд бид нар за хээрийн соёлт гэдэг нь талбай нөхцөлд соёл одоо ургаж байгаа үрийн хэмжээг хэлнэ. За хээрийн соёлтыг тооцохдоо үр тарианы ургамалд бол голын 2 моринд 0.83 мессеж бидний талбайгаас тарилтаас хойш соёлт жигдэрсэн үед буюу нийт талбай 75% гарсан үед соёлтыг тоолно. За мөн метр квадратын хэмжээтэй жазаар нэг га талбай 5 цэгээс ингэж санамсаргүй байдлаар одоо шийдэх. Одоо ингээд энэ бүтэн компьютерын дэлгэц маань нэг га байлаа гэж бодоход метр квадратын дээжийг ийшээ нэг шидэд тэнд унангууд тэн дотор байгаа соёлтыг тооцно. Ахаад одоо энэ хэсэгт шийдэх юм бол энд байгаа ургамлаа тоолно. Ингээд ингэх байдлаар соёлтыг тооцдог. За ихэнх ургамлын өрнүүд маань өөрийн гэсэн одоо температурт соёлох боломжтой байдаг. За энэ амттгой бол 15, химих бол 12, өргөс помидор буюу лайл 10. За энэ проса эрдэн шиш буюу богота эрдэн шиш маань ингээл 8 тийм ээ. Байцаал уу маань 5 градус, буудаа бол 3 градус, бандуу эрдэн эрдэс зэрэг нь бол ингээл 2 хэмд. За энэ хөх тариа тийм ээ. Ингээ бусад ургамлууд бол 1 хэмд ингээд энэ зурган дээр ингээд бид нар харж байна. Хэдэн хэмийн температур соёлох хэрэгтэй гэж. За тэгээд энэ дээр ингээд аваад үзвэл одоо жишээ нь би бол энэ ванд шош бид нар мэднэ тийм ээ. Шош гэж ярьдаг одоо консервлц. За шош тарилаа. Хэсэг хугацааны дараа за 3-аас 7 хоногт ч юм уу ингээд хөрсөн дор сош маань ингэж харагддаг байна. За хөврлийн үндэс үүслээ дээшээ өрөө өргөө гараад ирдэг бурцагтаа. За энэ өрөө өргөө гараад ирсэн. За энэ бол ингээд дээшээ өргөгдөж гарч ирлээ. Голын дахиад цадарлаа ингэж дээшээ цохиж гардаг. За энэ бас бандуу мөн адил одоо энэ шоштой. Ягаад гэвэл энэ хоёр маань буурцагт ургамал гэж байна. За тэгвэл энэ үр тарианы ургамал буюу буудаа хөврлийн үндэс үүслээ үр бол дээшээ хос үрийн талд ургамлууд үрээ дээшээ өргөж гаргадаг бол энэ үрийн талд ургамлууд бол зөвхөн дээшээ хөврлийн үндэсээс анхны соёо гарна. За ингээд эндээс гол навч гараад ингээд төсөл төвжил дээшээ ингээд явдаг онцлогтой. За тэгвэл соёлтыг бид нар одоо зөв ба буруу соёлсон үр байна гэдгийг таних болно. За тэгвэл зөв соёлсон үр гэдэг нь хэвийн соёлтой үр байх бөгөөд сортын хэв шинжээ хадгалсан үр байдаг. Одоо жишээ нь ингээд хэвийн соёлттой үрнүүд харагдаж байна тийм ээ. Ингээ харахад одоо эднэр ч гэсэн маш гоё хэвийн соёлттой ямар нэгэн гажиггүй хөрсөнд орол гэж байна. За хэвийн бус соёлттой буюу буруу соёлсон үр гэдэг нь өрөнд үндэс гараагүй хэрнээ соёо өссөн байж л. Доошоо энэ урт үндэс байхгүй хэрнээ дээшээ соёо өссөн баг жишээ нь. Эсвэл одоо үндэс нь маш богино мөн соёо нь бүр ингээд амар урт болсон тийм ээ.
зэрэг урт гарсан зэрэг ил талбайд гарахтаа цаашид ургах боломжгүй. Эдгээр өрнүүд маань ерөөсөө ил талбайд шилжүүлэхэд бол ингээд ерөөсөө ургах боломж. Марлаг бахнэ. За энэ ганд хүчлээ. За энэ нөгөө нэг цэцэг тий. За энэ төмсний үе шатууд одоо ах бид нэг болцоо тарай сая авдаг ус бол ингээд юм яаж явах. За шарлоо буюу бид нар ээлээд тэгээд хөс зэрэлдэг лувангийн маань 10 өдрийн дараа ямар байх нь 20 болохоор гол навч гараад тийм ээ ингээд тэгээд 75 өдрийн дараа эхлэнэ. За энэ хүснэгтийг бүгдээрээ ерөнхийдөө бол дэвтэртээ хийж аваараа үр тарианы ургамлын тариалах өрийн чанар гэдэг. Нөгөө ангиэр 1 2 3 4 дугаар анги буудаа багуудаа ямар байх хэвээр юм тий. Нэг ургамал үрнээс бусад нь ямар байх хэвээр соёл байх хэвээр гэдэг нь гараад ирнэ. За тариалах хугацаа гэдэг маань ерөнхийдөө бол хамгийн чухал зүйл байдаг. Бид нар тариалах хугацааг хамгийн ашигтай хугацаа буюу хугацааг таримлын сортын биологийн онцлог тохируулсан сонгохоос гадна тухайн жилийнхээ тухайн бүс нутгийнхаа хөрс цаг үеийн онцлог, хөрсний чийг, дулааны хангамж, өөрчлөлт, хог ургамлын байдалтай холбогдуулан сонгоно. За богино болцтой буудаа авыг бол 5 дугаар сарын 20-с 25-нд тариалахад бол хамгийн их ургац өгдөг бол бандуй хошуу будаа төмсийг бол 5 сарын эхний 10 хоногт багтааж бол тариалах нь илүү үр дүнтэй байдаг. За мөн манай орны нөхцөлд бол ур тарианы ургамлуудыг хөрс 6-аас 8 хэм хүртэл дулаартал нь хүлээж байгаа. 5 сарын 10-аас хойш тариалах нь одоо нэг талдаа эртийн хог ургамалтай тэмцэх байдлыг бүрдүүлдэг. За дэвтэртээ энэ хүснэгтийг хийж аваараа. За ингээд бүс өндөрлөг газрын бүс, тал хэрийн бүс, их нуруудын хотгорын бүс гэдэг ингээд тэгээд дараагийн 5 дахь бүс маань говийн бүс гэдэг тийм ээ. За тэгвэл эдгээр 4 бүсэд эдгээр ур тарианы ургамлуудыг бид нэр хэдэн сарын хэдний хооронд тариалбал боломжтой бэ гэдгийг. За тариалах арга гэдэг нь ургамлын дижээлийн талбайн хэмжээг тогтооход шууд нөлөөлдөг. Ямар ч ургамлын дижээлийн талбай нь анд өрүүлжин буюу түүнтэй тастай байдаг. За энэ хамгийн анхны арга бол ингээд цацаж тариалах арга гэдэг. Энэ арга нь бол ихэдээ нөгөө тухайн хүнээс бол жигэд цацах аргыг бол цацах тий шаарддаг. Үрийн өтгөн шингэнийг баримжаагаараа тохируулдаг. Үрийн гүнийг бол тохируулах ямар ч боломжгүй тийм дутагдaltaй байсан. За энийг хөвчлэн хөрсний өнгөнд эсвэл гүйхэн тариалдаг олон нас ургамал өвс, араа бус багуудаа цараас хошоо өвс зэргийг талбайд одоо жигэд таргаж байгаа дараа нь ингэж буллаар булдах зэрэг багж гаргадаг байна. За дараагийн нэг арга маань тарих арга маань нэгнийгээр нь тариалах гэж байдаг. Энэ бол манай Монгол орнд дэрэн маш олон таримлт их тохиромжтой. Мөр харандын зайгаар нарийн мөрөөр, энгийн мөрөөр, өргөн мөрөөр гэж айлах нь. Нарийн мөрөөр үр тариаг тариалахад үрийн хідэл тархалт илүү жигд дижилийн талбай хэлбэр их зохистой байдаг бол мөр харандын зай ихсэх тутам одоо энэ давуу талд нь суларч ирдэг. Энэ нь бол мөр харандын зай томроод байх тусмаа одоо жишээ нь мөр хооронд ургаж байгаа хог ургамал нэмэгдэх тийм ээ. Тэгээ хөрс боловсролтын ажиллагаа нэмэгдэх зэрэг сөрөг талтай байдаг. Нарийн мөрөөр тариалахын тулд хөрсийг маш тэгш нэмээ ургамлын үйлдвэрлэлийг болгож бэлдсэн. За өргөн мөрөөр хол зайтай тариалахад бол ургалтын хугацаанд бол мөр хоорондын элдэн шүүлтгэж хог ургамалтай тэмцдэг сэрүүдийг зээд энэ өргөн мөрөөр бол төмөс, чихэр, саан, наран цэцэг, эрдэн шиш, даршны ургамлуудыг яран мөр хоорондын зай 45 см, ургамал хооронд 70-90 гэсэн байдал болно. За одоо дэвтэрдээ дараагийн хийх хүснэгт маань энэ хөдөө аж ахуйн тариаллуудыг тариалах арга байдаг. Тэгэхээр өргөн мөр бол ийм хэлбэртэй байна тийм үү? Мөр хоорондын зай ургамал хоорондоо одоо 45 байх жишээ нь. За ингээд 20-с 30 байх жишээ янз бүр байдаг. Таравсыг бол ингээд нэг ийм хэлбэрт тарина 70 см дийнийг. За ангийн мөр бол 20 болон 15 см-ийн зайтай. Ихэнх үр тарианы ургамлуудыг бол 15 см-ийн зайтай. За нарийн мөр буюу эсвэл 10 эсвэл 7.5-ыг яах. За доонолчин тарих арга, цацах арга, тууцлах арга, зурвслах арга гэдэг ингээд эдгээр их хийж аваарай. За тэгэхээр үрийн норм гэдэг нь тарих аргаар дижээлийн талбай хэлбэрийг тогтоодог бол бид нар үрийн нормоор түүний хэмжээг бол тогтоод үрийн норм гэдэг нь нэг ургамал
ногдох талбайг тэжээлийн талбай гэж нэрлэдэг. Нэг ургамалд оногдох талбайг тэжээлийн талбайг нэхвэл нэг ч талбай тарих үрийн хэмжээг үрийн норм гэж хэлдэг. Энэ нь бол тухайн талбайн ургамлын өтгөн шингэн буюу популяцийн тоотлогыг зааж өгдөг байна. За тэгвэл ерөнхийдөө одоо жишээ нь Улаанбаатар гад 3 сая ширхгээр тавилаа. Энэ бол тохиромжтой норм. Нэг гад талбай буюу 10,000 м2-д 3 сая ширхэг үр тарина. За үрийн норм нь тариалтын арга хоёр хоорондоо маш уялдаатай учраас тэжээлийн талбайн хэмжээ, үндэсний тархалтын хүрээ, агаарын зай нэвтрэлийг тодорхойлоход үзүүлэлт болдог бөгөөд үүнээс бол ургацын бүтцэд бол их өөрчлөлт гарч ирдэг. За жишээ нь бид нэр 3 сая ширхэг га талбайд буудаг тарилаа гэж үзэхэд Улаанбаатараа бид нар 3.5 болгоод тарьчих юм бол одоо 3.5 сая ширхэг га болгоод тарихад тарьсан тохиолдолд одоо ургамалтны гад орох талбай хэмжээ нэмэгдэнэ. Инээсээ болоод ургамал хоорондын зай, тэжээлийн талбай багасна. За ингээд тэжээлийн талбай багаснаар нөгөө ургамлын нэвтрэл бий болгох, үндэс тархах гүн нь багаснаар ургамал маань нөгөө бутлалт багасна. Гэх мэтээр ингээд маш олон сөрөг учраас талбай тарих үрийн нормыг бол маш зөв сонгох хэрэгтэй байдаг. За эрдэмтдийн судалгаагаар одоо манай хүрээлэн инжээ, намбар болон бусад эрдэмтдийн судалгаагаар авахад чиглэгдэх сэрвтэр мужид урийн шишинд буудаг бол 3.5-аас 4 сая тарьдаг бол хуурай сэрвт 3, за дулаан бүсэд бол 3 сая, урийн шин биш урдөвчөнд бол 0.5 сая ширхгийн тариалгыг бол зөвлөж байна. Арваг бол 2-оос 2.2 сая, хошуу будаг 2-оос 2.1 сая, бог будаг 18-аас 20 кг, арабсик 13-аас 15 кг, вандаг 1.2-оос 1.5 сая ширхэг байдаг байна. За энэ томыг бичиж аваарай. Энэ бол бид нарыг үрийн нормыг жингийн норм тооцдог, жингийн аргаар тооцдог. Бид нар 3 сая ширхэг үр тоолоо сууж ийн гэж байхгүй шүү дээ. Тийм учраас энэ томьёогоор орлуулад нэг гад орох үрийн нормаа тооцдог байна. За тэгвэл 100 үрждэг нь энэ иш үрждэг нь хуваахан аж ахуйн хэрэгцээ чанар. Энэ гэдэг нь сая ширхэг нормоор гэж байгаа. За Ж гэдэг нь 1000 үрийн жин граммаар. А гэдэг нь аж ахуйн хэрэгцээ чанар 100 таах. За жишээ нь ингээд аваад үзэхээр тариалан энэ хүснэгтийг бас хийж аваарай. Тариалах зарим тариаллын тарих үрийн нормыг бүсүүдээр нь. За энэ норм гад хэдэн сая ширхэг гэдэг нэг ургамалд орогдох тэжээлийн талбай нь хэд байгаа таримлыг тарихад ямар хийж аваарай. За тэгэхээр үрийн норм гэдэг нь тарих аргаар тэжээлийн талбай хэлбэрийг тогтоодог бол бид нар үрийн нормоор түүний хэмжээг бол тогтоод үрийн норм гэдэг нь нэг ургамалд ногдох талбайг тэжээлийн талбай гэж нэрлэдэг. Нэг ургамалд оногдох талбайг тэжээлийн талбайг нэхвэл нэг ч талбай тарих үрийн хэмжээг үрийн норм гэж хэлдэг. Энэ нь бол тухайн талбайн ургамлын өтгөн шингэн буюу популяцийн тоотлогыг зааж өгдөг байна. За тэгвэл ерөнхийдөө одоо жишээ нь Улаанбаатар гад 3 сая ширхгээр тавилаа. Энэ бол тохиромжтой норм. Нэг гад талбай буюу 10,000 м2-д 3 сая ширхэг үр тарина. За үрийн норм нь тариалтын арга хоёр хоорондоо маш уялдаатай учраас тэжээлийн талбайн хэмжээ, үндэсний тархалтын хүрээ, агаарын зай нэвтрэлийг тодорхойлоход үзүүлэлт болдог бөгөөд үүнээс бол ургацын бүтцэд бол их өөрчлөлт гарч ирдэг. За жишээ нь бид нэр 3 сая ширхэг га талбайд буудаг тарилаа гэж үзэхэд Улаанбаатарын онцлогоос хамаарат бол ерөнхийдөө үрс сохгүй нэг зөв сонгох хэрэгтэй байдаг. За хэвийн жилд бол ерөнхийдөө үр тарианы ургамлыг нэг 6-аас 6 см, за бог удааг 3-аас 5 см, за арабсыг 2-аас 3 см, олон насны үсийг 1-ээс 1.5 см-ийн гүнд бол тариалах нь тохиромжтой байдаг. За 6-аас 8 см тарьж байгааг чигийн ханган сайтай жил бол 4 см хүртэл нэмэгдэх боломжтой. За жишээ нь төмсийг бол 10-аас 12 см-ийн гүнд ч юм уу тий хөрсний өмнө үе давхаргад одоо чиг ямар байгаагаас хамаарат одоо бид суулгаж хэлдэг байна. За энэ томыг бичиж аваарай. Энэ бол бид нарыг үрийн нормыг жингийн норм тооцдог, жингийн аргаар тооцдог. Бид нар 3 сая ширхэг үр тоолоо сууж ийн гэж байхгүй шүү дээ. Тийм учраас энэ томьёогоор орлуулад нэг гад орох үрийн нормаа тооцдог байна. За тэгвэл 100 үрждэг нь энэ иш үрждэг нь хуваахан аж ахуйн хэрэгцээ чанар. Энэ гэдэг нь сая ширхэг нормоор гэж байгаа. За Ж гэдэг нь 1000 үрийн жин граммаар. А гэдэг нь аж ахуйн хэрэгцээ чанар 100 хэрэгтэй. За тарилтын дараа ер нь ихэнх таримал ургамалд бол одоо хийгдэх арчилгаа бол таримлын соёлох нөхцөлийг бүрдүүлэн цохиц үед гарч ирсэн хог ургамлыг устгах нь одоо хит өтгөн ургамлыг хүнсний ногоон дээр бол одоо цөвөлдхийн, ургалтын үед нэмэлт бордоо өгөх, хог ургамалтай өвчин ортонтой тэмцэх хэмээн аргаар болон ямар бусад аргаар тэмцэх хэрэгтэй. Ургалтын үед мөр хоорондын
зайлшгүй хэрэгтэй байдаг. За ингээд тарилтын дараа бол хөрсийг булдаж нэгтруулах нь гадаргыг тэгшлэхээс гадна одоо энэ ингээд тарчаад энэ дээр ингээд тарцсан юугаад энэ дээр гიშгээд сайхан бултгах нь шүү дээ. Ингээд үрээ ингэж яг жиг тавьчаад үрийн хөөлт цохойц төрөсөх их үр дүнтэй арга байдаг. Ингээд булдах хэрэгтэй байдаг. За булдснаар цохойц бол нэгээс 4 хоногор хурдсаж 8-аас 22 хоногор хүртэл нэмэгддэг. Тэгэхээр энэ хоёр ургамлын хоорондох зайг маш сайн барих хэрэгтэй. Мөн энэ мөр хоорондох хоёр ургамлын зайг бас маш сайн барьж жийж бид бүгд маань ингэж тарилтыг. За хураалтыг бол ерөнхийдөө тархимлын төрөл болцоос нь хамааруулаад хураах аргыг бол өнөвчтэй сонгоно. Мөн хугацаагаа бол ерөнхийдөө бас сайн сонгох хэрэгтэй. Өв тарианы ургамал дээр бол одоо буудаа 10 ч юм уу эдгээр ургамал дээр бол тэр тусмаа буудаан дараа шууд болон ангилан хураах гэдэг хоёроо хэрэглэсэн. Өрөө хит ихт хураахад бол хуурай байцын хуримтлал багас чанар муутай бий болдог. За хэвийн боловсрч байгаа тарианы хураалтыг бол тохиромжтой үед нь хийх. Хураах аргыг бол чигийн болцоос хамаарч сонгоно. Үрийн чигийг маш анхаарах хэрэгтэй. Бас нэг зүйл нь аль чиний ургамал таримлын чинь болц одоо алаг цог байх. За эсвэл хэтэрхий хог ургамал дэвтэгдсэн байх. За шууд хураах бол аарцсан болцын сүйдэлж бүрэн болцсон их үед 18-аас 20 үеийн чигт үед нь бол хураадаг. Ангилан хураах үеийн цайруултыг хийх үед хог ургамал татаж одоо цайруултаар үрс сайн цэвэрлэгддэг бол арай шууд хураалтын үед бол одоо нэг хог ургамлыг маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Одоо эхний ээлжийн цэвэрлэгээ, тусгай цэвэрлэгэж гэдэг юм. За ингээд чиг тундас багтаа үед одоо хуурай үед нь л мөрөнд нь одоо 2-3 хоног, чиглэг үед бол ингээд 5-аас 4 хоног бол өдөр бол 7 хоног хатаана. За мөн ангилан болон шууд хураахад үр тариаг бол нэг 10-аас 12 өдрөөс өдрүүлгүй хураах нь үрийн хаягдлыг багасгаж чанар сайжруулдаг. Энээс удснаар одоо үрийн чанар буурах тийм үзэгдэл бий болно гэж үзэхэд. За харин богуудаа сагдаа үрийн зэрэг ургамал буюу баг удаа гэдэг шар будаа, гурвалжин будаа эдгээр ургамлын үрийн болцоодоо бусад ургамлт үр тариатай харьцуулахад одоо жигд бас байдаг учраас ангилан хураахад дургац үрийн гарц сайн байдаг. Их мастай ургасан вандаг мөрлөхгүйгээр талбайд нь хатаах аргачлан хэрэглэх байдаг. За ингээд таримл ургамлыг тэр тусмаа үр тариа бусад таримлын ургамлыг одоо хураахаас өмнө үндсэн 2 зүйлийг бол хийж болно. Синекац гэдэг нь одоо болцыг түргэсэх зорилгоос их талбайд одоо үрийн талбайд сүүн болцсон заарцсан болцсон ихээр спортооны усмалаар шүршээд навчны өвдөлтийг шууд зориудаар түргэсэх аргыг хэлдэг. За энэ үрийн талбайд шүтрийн шүүний усмал цацах үед нь үрийн чиг бол 40-42% байна. Шүтрийн шүүний нэвчих чадрыг сайжруулах зорилгоор 20-25% усмалд 2-4 бүтээлийн рецидийг 0.1 мл/хувийн усмал нэмж 100 литр усмал найруулж онгоцоор цутнаа. Дискац гэдэг нь бас мөн адил ерөнхийдөө одоо хлорт магнит цацаагаар ургамлын бүхэн маань өөрийгөө сориод дээр ингээд эдгэрийг бичээд хариулаарай. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Анхаарал тавьсан та бүхэнд